Сингапурын дотоодын нийт бүтээгдэхүүн бас нэлээд өндөр. Нэг хүнд ноогдох дэлхийд одоо 4 жигсдэг. Мэдээж эдийн засгаараа бол тийм ээ дэлхийд тэргүүлэх топ улс. Манай хамгийн жижиг аймаг буюу Орхон аймагаас бага газар нутагтай. Тэгэнгүүтлээ махаас 22 дахин илүү эдийн засгтай. Хизээнээс яг бүрэн тусгаар улс болж цор технологи зарласан. Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Capital World подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өмнөх дугаараараа бид Вьетнам болон Казахстан улсын түүх, хөрөнгийн зах зээл, эдийн засгийн талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэсэн болол энэ удаад Сингапур улсын талаарх сонирхолтой мэдээллийг бидэнд хүргэхээр арилжаа судалгааны албаны захирал их амгалан оролцож ирсэн байна. Хай, энэ өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За сонсогчид болон үзэгчид мөн надад яг ямар сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлдээ хүрэлцээ. За өнөөдрийн дугаараар болохоор Сингапур улсын ерөнхийдөө хөгжилтэй түүх, тэгээд эдийн засаг одоо ерөнхийдөө нэлээд жижиг газар нутгад улс гэдгээр дэлхийд танигдсан тий. Тэгээд айгүй хүчтэй эдийн засагтай тий. Сүхүн амын хувьд ч гэсэн одоо томоохон хөгжингүй орнуудтай харьцуулахад харьцангуй бага хүн амтай мөртлөө за одоо дотоодын нийт бүтээгдэхүүн ч юм уу тий эдийн засгийн хөгжлийн хувьд бол нэлээд өндөр тийм улс байгаа. Тэгэхээр энэ улсын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ ерөөхдөө. За тэгвэл шууд яриагаа ингэж эхлэе гэж бодож байна. Сингапур улс нь ямар түүхтэй, за ямар замналаар өнөөдрийн хүртэл оршин тогтноод явж байгаа улс бүрэн байна. Энэ талаар яриа эхэллээ. За Сингапур улс маань болохоор за Их Британий колони улс байсан гэдгийг бас олон хүмүүс мэдж байгаа. Тэгээд 1819 оноос хойш 1942 он хүртэл Их Британий колонд байсан. За тэгээд 42 оноос Япон улс маань эзэлж авсан байгаа даа. За тэгээд 3 жилийн хугацаанд Японы одоо эзэлд байжгаад за буцаад Японы яг захиргаанд байхдаа бол нэлээд эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүссэн. За гадаад худалдаа зогссон. За өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн олдгой байсан. Инфляц бол нэлээд өндөр түвшинд хүрсэн. За ядуурлын түвшин за тэгээд мөн орлогын түвшин бол нэлээд багасаж эхэлсэн. За тэгээд 45 оноос одоо буцаад Английн колоничлалд орсон ба Английн колоничлалд бол ерөнхийдөө 2 удаа орсон байгаа. За тэгээд буцаад Английн колоничлалд ороод харьцангуйс нөө эдийн засгаа буцаж одоо дайны хөрлөгийг нөхөн сэргээх зорилгоор одоо сэргийн босголтын үе шатууд нь эхэлсэн л дээ. Тэгээд эдийн засаг нь айжмаар одоо сэргэж эхлээд ажилгүйдлийн түвшин одоо тодорхой хэмжээнд буурж эхэлсэн үе байгаад байгаа. За тэгвэл Английн колонд 2 удаа орсон гэдэг. Тийм 2 удаа орсон. Японы колонд дунд нь 3 жилийн хугацаас орж ирсэн. Тэгвэл хизээнээс яг бүрэн тусгаар улс болж цор технологи зарласан. За Англи дээр болохоор 1963 оноос колоноос нь гарсан. За тэгээ 1965 онд яг бүрэн тусгаар улс болоод тэгээд тухайн үеийн одоо ерөнхий сайдаар одоо Ли Куан Ю гэдэг одоо юун дээр Сингапурын хөгжлийн нууц гэдэг одоо ном байдсан шүү дээ. Тэрний одоо гол юу Ли Куан Ю маань одоо ерөнхий сайдаар сонгогдоод за эдийн засгаа одоо нэлийн хурцтай сэргийх бодлогуудыг баримтлаад одоо дэлхийд одоо нээлттэй улс орн болоод явсан байгаа. За тэгээд үүнийхээ бодлогын хүрээнд болохоор Сингапурыг татваргүй чөлөөт худалдааны тийм бүс болохоор маш тийм эрчимтэй томоохон бодлогуудыг гаргасан. За тэгээд Сингапур улс маань нийтдээ 64 одоо арлаас одоо бүрддэг тийм орн. За тэгээд Малакийн хоолой дээр оршдог ба энэ нь болохоор одоо Европ, Энтэг, Хятад болон зүүн өмнөд Аз гэх зэрэг орнуудыг одоо яг худалдааны далайн зам болж өгдөгөөрөө тийм онцлогтой байна. Тэгэхээр нэлээд 64 үдчихэж байгаа. Айгүй олон тийм арлуудаас жижиг арлуудаас бүрдсэн байх шүү дээ. Тэгээд том улсуудын яг одоо нэг үгээр бомб гэж ойлгож болох уу? Тийм бомб. Худалдааны бомб болж өгдөг улс юм байна тий. Тэгвэл яг голх эдийн засгийн үзүүлэлтүүд болон хүн ам зүйн бүтэц зэрэг яг үзүүлэлтүүд нь яг ямар хаагаад байна тий. За түрүү нөөний хэлсэлчлэн газар нутгийн хэмжээ нэлээд бага гэдгийгсэн шүү дээ. За Монголын чинь бол одоо 1.5 сая км одоо квадрат талбайтай байдаг. За Сингапур улс маань болохоор 735 км квадрат. Манай одоо Орхон аймаг хамгийн жижиг аймаг болох Орхон аймагаас тийм жижигхэн газар нутгтай байгаад байгаа. Орхон аймаг ч юм бол 800 хэд байдаг. За тэгээд Сингапур маань 735 км квадрат. Тэгэхээр ер нь бол
яг юуны хувьд газар нутгийн хэмжээ бол нэлээд бага. За хүн амын хувьд бол 6 сая хүн амтай. За Монгол бол нэг 3.56 орчим байгаа. Тэгээд магаас нэг за 2 дахин орчим их хүн амтай гэх юм уу. За тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд бол нэлээд өндөр. За Монголын бол нэг 25.8 тэрбум доллар байдаг бол Сингапурынх бол 564 тэрбум Америк доллар байна. Тэгэхээр Монголоос ч нэг 21-22 дахин өндөр гэсэн үг байхгүй юу? Тийм ээ тий. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувьд бол нэлээд докторцсон. За хамгийн сүүлийн мэдээллийн байдлаар ерөнхийдөө 4.4% өсөлттэй. Манай хамгийн жижиг аймаг буюу Орхон аймагаас баг газар нутагтай. Тэгсэн мөртлөө манхаас ер нь 2 жоохон гарan дахин их хүнтэй. Тэгэнгүүтлээ манхаас 22 дахин илүү эдийн засгтай гэдэг ч бас нэлээд сонирхолтой тоо баримттай байна. Apex Traders application шинжлэхлээ. Олон төрлийн хөрөнгө оруулалтын боломжуудыг нэг дороос. Дотоодын 170 гаруй компани гадны 33 орны 150 биржид бүртгэлтэй тэргүүлэгч компаниудын хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас. Орчин үеийн загварлаг дизайн, илүү энгийн хялбар хэрэглээ. Хөрөнгө оруулалтын шинэ боломжуудтай нэгдэхэд бэлэн үү? Яг хүн амын хувьд болохоор 6 сая хүн амтай гэж байгаа шүү дээ. Үүнийх нь болохоор ерөнхийдөө 4 саянд яг одоо иргэн одоо байнга оршин суугч гэдэг юм тиймэрхүү. Бусад үлдсэн 2 сая нь болохоор одоо гэрээд ажиллаж байд те. Одоо цагаачд бүрдүүлж байгаа. Одоо цагаач гэдэг ч юм уу тийм. Ерөнхийдөө яг дунд олон урт хугацаанд гэрээд ажилтнууд бүрдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ч бүр яг Сингапур улсын иргэн яг хүн амын хувьд ч гэсэн 4 сая гэдэг чинь Монголд бүр ойрхон болоод эхэлж байгаа юм шүү дээ. Тийм гэсэн үг. Ер нь бол яг иргэншлийн хувьд бараг л дүүцэж очихоор тийм хэмжээнд хүн амын тоо. Тийм байна. Тэгвэл махас энэ тоо их сонирхолтой л байна л да. 2 дахин илүү хүн амтай гэдэг. Тэгсэн мөртлөө дэлхийн топ 10 улсад ер нь бол тогтмол жил болгон баг ороод ирж байгаа. Тэгэхээр ийм бодлоо хөвж гол шалтгаан яг юу вэ те? Тэгээд голлох эдийн засгийн үзүүлэлтүүд нь яг юу вэ? Сингапурын дотоодын нийт бүтээгдэхүүн бас нэлээд өндөр. Өөр бас нэг сонирхолтой тоо нь болохоор нэг хүнд ноогдох одоо дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд одоо 4 зэгсдэг. За нэг хүн амд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн болохоор нэг 93 мянган $93,000 орчимтай нэлээд өндөр гэсэн тийм тоо байгаа. За эдийн засгийн голлох одоо юу нь болохоор гадаад худалдаан дээр маш их одоо нийт экспорт болон импорт дээр нэлээд тогтдог. Одоо нэг яг арлын орн тэгээ нөгөө гол бомбт нь нэлээд олон улсыг холбох одоо гүүр болдог гэдэг үргэлжлсэн шүү дээ тий. Нийтдээ эдийн засгийн 80 орчим хувийг ерөнхийдөө гадаад худалдаан дээр тогтдог тийм маш нээлттэй экспортод тулгуурсан орн байгаа. За тэгээд нийт экспорт болон импортын хэмжээ нь болохоор дотоодын нийт бүтээгдэхүүнээс өндөр. За одоо дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад одоо худалдааны эргэлт нь 300% тай байдаг. Ер нь бол нийт дотоодын нийт бүтээгдэхүүнээс их одоо нийт экспорт импортын дүнтэй 3 дахин их экспорт импортын дүнтэй гэж ойлгох. Тийм улс орн маш ховролтой. Тэгээд 23 онд болохоор яг энэ үзүүлэлтээр бол дэлхийн номер 1-т орсон байгаад байна. За тэгээд ерөнхийдөө экспортод тулгуурсан гэдэг хэллээ шүү дээ тий. За экспортыг болохоор ерөнхийдөө дараах салбарууд нь бүрдүүлээд байгаа. За цахилгаан хэрэгсэл болон чип тий семикондуктор гэдэг одоо юмуд график карт чипүүд гэж байгаа шүү дээ. Тэр нэлээд өндөр байгаа. Хаас дамжуулагч гэдэг сүүлийн нэлээд одоо энэ үед ячаад дэлхийн хамгийн өндөр нөлөөтэй компаниудаас хаас дамжуулагч үйлдвэрлэдэг. Тийм. Тэгээд химийн бүтээгдэхүүн нэлээд бас өндөр дүнтэй экспортлдог. За тэгээд машин тоног төхөөрөмж орж байгаа. За тэгээд бараа бүтээгдэхүүнүүдээс гадна одоо үйлчлэгээ нэлээд өндөр хөгжсөн. За тэр тусмаа санхүүгийн үйлчлэгээнүүд. За одоо Азийн нэлээд томоохон одоо банк санхүүгийн байгууллагууд бол Сингапурт нэлээд олон төвтэй байдаг гэдэг ч юм уу. За тэгээд түрүү хэлсэнчлэн худалдаа гэж явж шүү дээ. Тээвэр логистик бас нэлээд өндөр байгаад байгаа. Тиймэрхүү нэлээд тийм сонирхолтой үзүүлэлтүүдтэй. Зөвхөн бараанаас гадна үйлчлэгээний экспорт нь бас нэлээд бас сонирхол татдаг тийм өндөр тоотой явж байгаа. Тэгвэл одоо нэг Азийн орнуудын санхүүгийн төв гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл яг тэрэнд нь яг ямар орчин бүрдсэн болохоор яг санхүүгийн төв болоод байна те. Хөрөнгө оруулалтыг нэлээд гадны хөрөнгө оруулалттай гадны хөрөнгө оруулагчдыг нэлээд татах бодлого
нэлээд маш сайн баримталсан. Одоо за энэ дээр дурдах юм бол аюулгүй, авилахгүй татварын тийм таатай орчныг бүтээсэн. За татвар дээр жишээлбэл Сингапур улсад одоо хувьцааны ашигаас орлого олох дээр капитал гейн буюу нэг борлуулсан орлого дээр ямар нэгэн татвар байхгүй. Тэгэхээр одоо нэг гадны хөрөнгө оруулагч нар одоо хөрөнгө оруулалт хийх те тухайн одоо биржээс одоо хувьцаа худалдаа авах ч юм уу компанид нь хөрөнгө оруулах тийм сонирхол бол маш ихээр нэмэгдсэн. Тэгэхээр нэг гадаадын хөрөнгө оруулалтыг нэлээд дэмжиж чадсан. За тэгээд нэлээд хууль болон дүрмийн хувьд нэлээд чанга хатуу тийм бодлогуудыг баримталсан байна. За нэг сонирхолтой юу дурдах юм бол Сингапурт ерөөсөө одоо яг энэ ингийн жишээ л юм биш. Сингапурт ерөөсөө бүх зардаг бүх ажиллах хоройтой. За нэр тгийс сонсогдчихсэн тийм. Тэгээд одоо яг нэг зарагддаг юмнууд нь одоо нэг тийм гаанууд байдаг. Тэр нь болохоор ингээд жажилдаг. Гэхдээ зөв аман дуусаар алга. Амны зугаа шүү дээ. Тэгээд ер нь бол энүүгээрээ болохоор энэ бол нэг наацхийн хүний жижиг хэрэглээ шүү дээ. Энэ дээр хүртэл одоо маш тийм том одоо зохицуултын нарийн зүйлүүдийг оруулж өгсөн. Ер нь бол өндөр хууль хяналттай гэдэг нь харагдаад байна. Тэгээд бас Сингапурын одоо бонд маань болохоор дэлхийн одоо хамгийн ачаалттай бондоос ерөөд хоёр ч гэсдэг. Тийм. Нэгдүгээрт нь одоо Шанхай одоо бонд гэдэг гэсэн нэлээд ачаалттай бонд. Тэгээ хоёр ч гэсдэг. Тэгэхээр нэлээд нэг гадаад худалдаа бол айгүй эрчимтэй явагдаж байгаа гэсэн. За тэгээд аялал жуулчлалаа бас нэлээд сайн хөгжүүлсэн. Жил бүр ерөнхийдөө 10-аас дээш сая жуулчин тогтмол орж ирдэг. Тэгэхээр чи Хуамаасаа жуулчдөөр илүү жуулчд байнгын одоо эргэлдүүлж байна гэсэн үг байхгүй. Тэгээ хихэмчлэн зүйлүүд нь бол нэлээд нэг эдийн засгт нь одоо эргээр нөлөөлөд те явсан юу байгаад байгаа. За. Газар нутгийн хэмжээ нь бол нэлээд жижиг юм байна. Тэгэхээр мэдээж уул уурхай явуулж байгаа ч юм уу те газрын баялагаас олж байгаа орлого бол нэлээд бага байна. Тийм газрын баялаг баг байхгүй ч гэж магадгүй. Ерөөсөө сонсогдож байгаа юм. Тэгэхээр яг ямар хуу үйлчлэгийн хамгийн топ байгаа те өндөр хувийг эзлээд байна те. За түрүү хэлсэн чипний хагас дамжуулагчийн үйлдвэрүүд гэдэгсэн те. Тэд нэр байгаа. За тэгээд дээр нэмэгдээд сүүлийн жилүүдэд болохоор эмийн үйлдвэрүүд бас нэлээд нэмэгдэж байгаа юм билээ. За одоо бидний мэдхээр одоо Pfizer гэдэг нэг вакцины үүд шүү дээ. Ковид вакцины. Pfizer тэгээ Merck гэх мэтлээ Америкийн компаниуд болохоор тийм үйлдвэрүүдээ шинээр нээж байгаа. За тэгээд бас газрын тус боловсруулах үйлдвэрүүд бас мэрсээр байдаг тийм үү. Газар нутгийн хэмжээ жижигхэн тэгээд үйлдвэр байдгүй мэт бараг сонсогдож байгаа боловч бас тэнд нэлийн үйлдвэрлэлүүд бас хөгжөөд байгаа тийм үү таагаад. За үүнээс харахад бол мэдээж эдийн засгаар бол тийм ээ дэлхийд тэргүүлэх топ улс гэдэг нь харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр тус Сингапур улсын маань хөрөнгөний зах зээлийн хөгжил нь тийм ямар явагдаж байгаа. За тэгээд хөрөнгөний зах зээлийн гол үзүүлэлтүүд нь ямар үзүүлэлт байдаг. За Сингапурын хөрөнгөний зах зээл бол 1999 онд анх байгуулагдсан. За одоогор бол яг зүүн өмнөд Азийн хамгийн хөгжингүү, хамгийн том хөрөнгөний зах зээлтэй тооцогдоод явж байгаа. За өдрийн дундаж арилжааны одоо хэмжээг харахад одоо 1.2 тэрбум Америк доллартай тэнцвэрсэн. Бас Аз дахиад бас харьцангуй боломжийн өндөр тоо. Тэгээд бас яг нэг сонирхолтой зүйл нь гэвэл бусад биржүүдтэй харьцуулахад нэг сонирхолтой зүйл нь гэвэл Монголын өнгийн бирж дээр жишээлбэл арилжаа хийхэд одоо зөвхөн төгрөгөөр арилжаа хийж болж шүү дээ. Сингапурын болохоор хоёр валютаар одоо шууд арилжаа хийх боломжтой. Сингапур доллар болон Америк доллараар хэмжлээ. За энэ бас нөгөө бодлоготой нь бас уялдаа холбоотой бас гадны хөрөнгө оруулалтыг татах тийм ээлтэй бас нэг үзүүлэлт болоо явчихж байгаа. Гаднаас шууд хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд шууд нөгөө бирж дээр нь хоёр валютаар зэрэг арилжаа явж байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд хөрөнгөний зах зээлийн үнэлгээний хувьд болохоор 645 гаруй тэрбум долларын үнэлгээтэй. За Монголын одоо нэг 3.78 орчим байна уу та. Тийм тэгэхээр бас Монголоос бас дахиад нэг 20 бас том болж таарч том тий. Тэгээд арилжааж байгаа бүтээгдэхүүний хувьд бас маш өргөн. За хувьцаа, бонд, дериватив хэрэгслүүд, одоо рейт, үйл хөдлөлийн сан гэдэг ч юм уу. Яг л нэг одоо Америк, одоо томоохон одоо Канада, Лондон гэдэг ч юм уу тиймэрхүү биржүүдтэй энэ зэрэг зохиоц тийм олон бүтээгдэхүүнээр нэлээд төрөлдсөн тийм бирж байгаа. За хөрөнгөний зах зээлийн топ баримтууд болон түүхийг сонсоод бол нэлээд сонирхолтой санагдлаа та. Жишээ нь Монголын хөрөнгөний зах зээлтэй Монголын хөрөнгөний биржийн үүслээс нийт 8 жилийн дараа үүсч өгсөн. Тэгсэн мөртлөө Монголоос дахиад 20 эдхэн том гэдэг нь бол нэлээд сонирхолтой татвар таагаад та. Тэгвэл
Сингапур улсын топ компани яг ямар компани байдаг вэ? Ямар үйл ажиллагаа явуулдаг? Ямар түүхтэй компани байна? За бирж дээр ерөнхийдөө топ компани гэх юм бол DBS гэдэг банк байгаа. За зүүн өмнөд Азийн ерөнхийдөө хамгийн том банк гэж явдаг. За зах зээлийн үнэлгээ нь бол нэг 105 тэрбум Америк доллартай тэмцдэг. За 1968 онд ерөнхийдөө үйл ажиллагаа одоо үүсгэн байгуулагдсан. За тэгээд Сингапур улсын яг бирж дээр байгаа топ 10 компанийг авч үзэх юм бол түрүү хэлсэнчлэн санхүүгийн нэлээд үйлчлэгээ, санхүүгийн төвүүд тэ зүүн Азийн томоохон одоо банкуудын нэлээд төвлөрлүүд байдаг гэсэн шүү дээ. За зөвхөн Азийн жилт одоо Америкийн бас нэлээд томоохон банкуд бас тэнд салбарууд нь нэлээд байдаг. За тэгээд яг топ 10 компаниас авч үзэх юм бол топ 10 компанийн 10 яг санхүүгийн үйлчлэл үзүүлдэг одоо банк, одоо хөрөнгө оруулалтын банкуд байдаг ч юм уу тэ. Тиймэрхүү компаниуд байдаг нь бас нэлээд сонирхол татах. Бас Монголтой энэ талаараа нэг жоохон ойролцоо. Монголчууд бас хамгийн том нь сүүл арилжааны 5 банк орж хаан банк. Одоо банкуд нь хөвчлөгдсөний дараа хаан банк топ нь бол тэгээд бас банкуд ч нөө топ 20-д ороод гэдэг ч юм уу тийм зүйлүүд явж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байгаа топ 10 компанийг авч үзэх юм бол. За тэгээд мөн төлөвчлэн топ 20 индекс гэдэг шиг яг юу байгаа? Сингапурын индекс байгаа. За Straits Times Index гэдэг ASTI гэдэг индекс байгаа. За тэгээд тухайн индексийн үед бас нэлээд тогтвортой. Сүүлийн 5 жилийн хугацаанд бол 167 орчим өрсөлдөлтэй ч юм уу. Тэгээд жил болгон ерөнхийдөө тогтмол өсөд явж байгаа. Тиймэрхүү индекстэй байгаа. За тэгвэл манай энэ удаагийн дугаарыг маань өндөрлөх цаг ер нь төгсөж байгаа шүү. Сүүлийн асуултаа асуугаад дугаараа дуусгая. Тэгвэл Сингапур улсаас тийм ээ бид нарт суралцах боломжтой зүйлс болон сургамж за юу Монголын хөрөнгөний зах зээлд хэрэгжүүлэх боломжтой бодлого болсон зүйлс яг юу байна? Энэ удаагийн подкастаа дүгнээ ярилцаад тэгээд дуусгаж байна. За тэгээд яг эцэст нь түрүүний ярьсан зүйлүүдийг дүгнээд хэлэхэд бол за Сингапур улс маань маш хурдан одоо дэлхийд нээлттэй улс орн болж чадсан. За хоёр улсын колони одоо нэлээд олон жил байж байгаад те нэлээд богино хугацаанд бас эдийн засгаа сэргээгээд дэлхийд бол одоо тэргүүлэгчдийн одоо тоонд бол одоо ороод явж байна. За тэгээд бас үүнээс дөрөвхөд бол хэрэгжүүлсэн бодлогуудын хувьд бол нэлээд одоо зөв байсан гэж харагдаж байгаа ол улсад. За тэгээд гадны хөрөнгө оруулагчдад маш ээлтэй болж чадсан. За хууль эрх зүйн орчин ч гэсэн татварын одоо тат орчныг маш тийм тат орчныг бүрдүүлж чадсан. Түрүү хэлсэлчлэн нэг capital gain tax байхгүй гэлжсэн тийм. Энэ дээр нэмэгдээд бас нэг аж ахуйн нэгжүүдийн одоо татварын хэмжээ нь хамгийн дээдлээ 17% байдаг гэдэг ч юм уу тийм. Тааз одоо татварыг тогтоож өгсөн. Гэх мэтчлэн ерөнхийдөө яг гадны хөрөнгө оруулагчдад маш нээлттэй болоод тэгээд үүнийгээ бас нөгөө бодлогоороо нэлээд баталгаажуулаад маш тийм таад орсон бүрдүүлж чадсан. За тэгээд мөн улс төрийн хувьд бол нэлээд бас Азида тогтвортой орнуудын нэлээд дээвэр жагсаалтанд байт юм билээ. Тэгээд улс төрийн орчин нь бас тогтвортой байгаа учраас бас хөрөнгө оруулалтууд орж ирэх боломжууд нь тэр хэнийг чинээгээр бас нэмэгдэж байгаа. За тэгээд мөн нэмээд хэлэхэд хөгжлийн шатндаа байх үед бас нэлээд томоохон их сургуулиуд те байгуулад одоо боловсон хүчнүүд бас маш сайн бэлтгэхэд нэлээд анхаарсан юм билээ. За энэ ч гэсэн урт хугацаанд бас нэлээд өгөөд эдийн засгт ч гэсэн маш томоохон тийм хөшөөрөг болж өгсөн гэж харж байгаа. За энэ удаагийн дугаарт маань оролцсон. За сонирхолтой түүх болон сургамжтай зүйлсийн талаар надтай болон манай үзэгч сонсогчтой хуваалцсанд баярлалаа. Маа сонсогчид ч гэсэн үн цэнтэй гоё дугаар болсон гэж найдаж байна. Capital World podcast-ийн маань 3 дахь дугаарыг хүлээн авч үзсэн. Үзэгч сонсогч та бүгдтэй баярлалаа. За бид энэ удаад Сингапур улсын хөгжлийн талаар ярилцлаа. 7 хоног бүр та бүгдтэй зориулан улсуудын хөрөнгөний зах зээлийн түүх, үйлс хөгжлийн талаар сонирхолтой мэдээллүүдийг Apex Capital-ийн мэргэжилтнүүд хүргэсээр болно. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.